Цахим хуудсанд санал асуулга үүсгэх. Төсөл хөтөлбөр үйл ажиллагаатай холбоотой цахим хуудсанд хандсан санал асуулга үүсгэн мэдээллийг нэгтгэх боломжтой байгаа. Үүний тулд та зүүндэд болонд байрлах энэхүү санал асуулга тавьчин дээр дарснаар санал асуулга оруулах ажиллагааны хэсэгт нэвтэрнэ. За ингээд хамгийн эхлээд та тухайн санал асуулгын хэлний тохиргоо хийн. Дараагийн талбарт асуулт талбар байгаа. Энэхүү хэсэгт санал асуулгын асуултыг оруулж өгнө. Дараагийн талбар маань хариултын сонголт байгаа. Тухайн таны асууж буй санал асуулгын хариултуудыг энд оруулж өгнө. Хариултын сонголт маань дефолтоор 2 талбартай байгаа. За ингээд таны хариулт 2-оос их болвол энд байрлах сонголт нэмэх тавчсан дээр дарснаар талбай нэмэх бүрэн боломжтой байгааг анхаарна уу? За ингээд хариултын сонголтоо оруулсны дараагаар та санал асуулгын тохиргоо хийх шаардлагатай. Энэхүү тохиргоо нь тухайн санал асуулга идэвхтэй юу, хаагдсан байдалтай байх уу гэдгийг тохируулж өгнө. За ингээд идэвхтэйг сонголоо. Дараагийн талбар маань санал асуулгын хугацааг тохируулах байгаа. Тухайн санал асуулга хэдийн хугацаанд цахим хуудсанд байршихыг тохируулж өгнө. За ингээд хязгааргүй гэдэг тохиргоо хийлээ. За ингээд бүх мэдээллээ оруулж дууссаны дараагаар хадгалах тавьж дарснаар таны оруулсан санал асуулга цахим хуудсанд нийтлэгдэнэ. Харин санал асуулгыг засварлах шаардлага гарах юм бол энэхүү эдит тавчсан дээр дарснаар мэдээлэл засварлан хадгалах тавьж дарснаар таны санал асуулга засварлагдана. Харин санал асуулгыг устгах шаардлагатай тохиолдолд мөн адил эдит гэсэн дээр дарснаар хамгийн доор байрлах delete тавчсан дээр дарж мэдээллийг устгана.